За өнөөдөр миний сонсож байгаа киног үзэж байгаагүй хүн бүр амар цөөхөн байгаа. Роб Шнайдерийн 2007 онд нээлттэй ээж байсан Big Stan гэж кино тийм ээ. Тэгээ одоо та нарын мэдэхгүй байх магадaltaй нэг баримт нь болохоор энэ гол дүрт нь буюу Big Stan-ы дүрд тоглодог Роб Шнайдер ах маань болохоор зүгээр ч нэг ингээд гол дүрд нь тоглоод болцохоогүй өөрөө продюсерийн багт нь ажилласнаас гадна ерөнхий найруулагчаар нь ажиллаж исэн байт юм байна лээ. Гэтэ зохиол нь бол өөрийнх нь зохиол мэдээж биш. Josh Lieb гэж зохиолч бичсэн зохиол байжгаад уг нь бол бүр анханасаа нөгөө төлөвлөгөөний дагуу бол манай гэртээ ганцаарагийн намхан уулгаачийн дүр тоглодог домогт Joe Pesci ахыг гол дүрдээ тоглуулах гэжсэн ч Joe Pesci ах бол те ингээд те би ийм шалдар бодор сонин ийм юмд орохгүй үгүй гэж режектлээд улмаар тэр зохиол нь кино болж амжихгүй хав дарагдчаад явсаар Rob Schneider-ын гарт очиж уншигдаж таалагдсанаар Rob Schneider энэ зохиолч надад таалагдлаа. Би продюсерлаад найруулад гол дүрдэн тоглолч ил доо гэж хэлснээр тэгэж нэг юм дэлхийд мэндэлсэн л кино байгаа байхгүй юу? Леври эргээсээ болоод 6 сарын дараа шоронд орох ял сонссноор өөрийгөө хамгаалахын тулд 6 сарын турш хүн амир бэлтгэл хийгээд сүүлдээ бүр шоронд орохдоо хэнд ч дийлдэхэргүй атман болчих орж байгаа тийм залуугийн тухай өгүүлэх энэ кино болвол яалтчгүй бага насны минь салшгүй дурсамжтай кинонуудын нэг мөн билээ. Тэгээ энийг бол үзчихсэн хүмүүс бүгдээрээ л зурагтаар л үзсэн байх гэж бодож байна. Тэгээ та нар яг ямар суугаар үзчихсэн нь ерөн санддаг. Би бол сандаг нөгөө Seven гэж сууг байсан шүү дээ. Валидол тэнгуүтэ нөгөө зулаа секс энтер Энийг яриад яхаа. Тэгээ ямар ч байсан өнөөдөр минь дугаартай Солонгосын Orion компани ээлжид бүтээгдэхүүн болох O-Tube Chips хамтран ажиллаж байна. Нийтдээ 4 өөр төрөлтэй заяа. Тэгээ энэ нь болохоор Sweet Chili гэдэг төрөл нь юм байлээ. Айгу сонирхолтой хэлбэртэй харагдаж байна. Cheese, jalapeno, BBQ, chili. Наад чипс, дураарай. Оот дөрөн чипс. Идээд дуусахгүй. Дуустдаггүй чипс. O-Tube. Зүгэрш байлаа энэ зүуд байтэн бэ чиний тэр дур булам төрх харсан чинь мас орн ганцуурхад ганц гурав номер чинь нугар чинь нуруу чинь төгс эй бад бич зурх чинь төгс чамд хэл хүүхс мөр шүл. Тэгэхээр кино маань Rob Schneider-ийн тоглосон үл хөдлөх зуучлалын газар ажиллаулдаг нэлээд амны фигүртэй Stan гэж залуугаар эхэлж байгаа. Яг одоо байшин зархаж байгаа нэг ажуу маань чиний надад зарах гээд байгаа байшин чинь бөөн өнгөт арснуудын амьдардаг амар золбоо хороол байлаа штэ гэдгсэн чинь тийштэй. Би таныг бодоол наатахыг чи сонгосон штэ. Та чинь ганц би гэсэн баха. Том багажтай өнгөд арстан залуучууд тань шиг цагаан эмэгтэйчүүдэд дуртай. Нас мас хамаач байхгүй. Бөөн том багажны дунд таныг сайхан байгээ гэд би сонгосон юм байхгүй юу? Авъя. Шууд авъя. Яг ингэ байж хахад нь цагдаа орж ирж манай үнийг баривчлаа. Дудалгүй шүүхээр орохдоо асуудалгүй байлгүй дээ гэж зогсож исэн чинь лөвөр хийж өчнөө үйлчлүүлэгч нарыгаа залилсан гэж 6 жилийн ял хүлээгээд хөл яах вэ? Хурал дууссаны дараа шууд өмгөөлөгч рүүгээ хахуул өгчөж болохгүй байсан юм уу чи юу шорон бэ? Би одоо яахын энтергээ уурлахад би тийм хүн биш ээ. Би шудраг өмгөөлөгч гээд өмгөөлөгч нь шууд ажилласаа татгалзчихдаг. За тэгээд гудамжинд таарсан нэг соол гүдмэн шиг буруу гарын өмгөөлөгчийг өсснөснийхөө ачаар хахуул махуул өгж жогоод 6 жилийн хугацаагаа 3 жил болгож багасгаад тэрнээс гадна шууд баривчлаад шоронлуу наваад явчих биш. Шоронд орохоосоо өмнө 6 сарын турш наранд байх боломжийг өөртөө олж авч чаддгийг. Гэтэл бас чааваас бүрэн сайхан тайван байж чадахгүй штэ. Эхнэр миндэгийнхээ хамтаар хоол идэхдээ хүртэл эхнэртэй анхаарлаа хандуулахын оронд одоо шоронд ороод хаашаа харж үхнээ цусаараа тэгэл энтергээ нэрвдсэн сууж байгаа юм те. Тэгэж суужгаад эхнэртэйгээ муудалцаад харих замдаа зүгээр сайхан толгоогоо цэгцлэхийн тулд нэг юм сонин рэндом уушин газар руу ороо суучлаа. Яг хажууханд нь гарн дээрээ шоронгийн шивэстэй нэг ах хүү сууж ахаар нь шууд шулуун шудрах сайхан анх удаага шоронд орох гэж байгаагаа хэлээд та надад нэг хитэн зөвлөгөө өгж болох уу? Шоронд яаж амиа авч гарах вэ гэд асуухад чам шиг жижигхэн залуучуудыг бол шууд найз өхнө болгоо штэ. Шоронд угаасаа л тийм байдгийг. Бүгсэнд ч л жоохон халттай юм да. Тэгээ өөр ямар нэгэн арга байхгүй мó? Бүгсэн дээрээ бүр нэг юм хүн хүрхий эцгүй амар муухай үзлийн шивэс мэвэс хийлгүүл яах вэ? Шивэс гэснээс чамд өөр ямар нэгэн шивэс байгаа юу? Гэд асуусан чинь Стэн гарн дээрээ яг юм мами гэж шивэстэй юм байна лээ. Ахгүй шууд л за чи баг бүгсэн дээрээ тавтай морилгээ шивүүлсэн наадахнаас чинь хамаагүй дээр юм байна гэж хариулж идэг галзуу. Ядагчл байсан бие хамгаалт сурах ёстой юм байна гэж бодонгуудаа хэд хоногийн дараа шууд каратегийн дугууланд яваад эхэлж л байгаа юм л да. Дандаа хүүхдүүдтэй хамт хичээл залгаад байсан болохоор надад жоохоо олигтойхон юм заачиж болохгүй мó. Шар бүс надад багтаад байжтэй гэж хэлснээр чаддсан бол тэгвэл ногоон бүстэй шавийг манд дийлээд бүсээ ахиул гэж яадаг. Seymour.
Ингэж дугуулангаасаа хөөгдөө тарих гээд байж байхдаа нэг хүнийг олж хардаг нь Kill Bill-ийн Build тоглолтгоор алдартай домогт David Carradine ахын маань бүтээсэн Master гэж гараараа тоосго хаглах чадaltaй цагтаа цайлгаж явсан ч одоо бол гудамжинд амьдарч байгаа тулааны урлагийн Master Stan шууд Master-ыг гэртээ авчирч амьдруулангуудаа шоронд орох хүртлээр тулааны урлагаас нь заалгуулахар шийдэх нь ойлгомжтой. Master угаасаа л амир эвгүүгаар заяа. Гараа лаан дээр аваачиж барингуудаа ерөөсөө өвдөлт мэдрэхгүй байж чадаж маддаг. Гэхдээ яг угаасаа залуудаа зодолцоор байгаа. Заавас дээрээс нь өдөрт 200 тамиг татсаар угаад гарандаа өвдөл мэдрэхэ болцсон юм байл л дээ. Ямар тааж манай хоёр шууд маргаашаас нь бэлтгэлдээ орж байгаа байхгүй юу? Шоронд угаасаа олигтой бол байхгүй болохоор чи эртхэн дасах хэрэгтэй гэд Жомны мах загсны тос энтер шиг нүү юуг нөмөр нэг сэжиг баахан юм хольж миксэрдэнгүүтэй өглөөний цай гэд өгж идэг. Стэн би жоохон амттай юм мэдэж болохгүй мó гэд асуухад одоо чи ингэж бэлтгэлээ хийхгүй бол шоронд ороод өчнөө хар өнгөтэй хотдог гэдээ шүү гэхэд шууд л дугаа уучлаа юм л да. За хоолж явах те тэгээ бэлтгэл нь бол өстой жинхэнэ хардкор заяа. Галтай бамбраар гидсийг нь үдж байгаа юм, хөхнийх нь товчноос хавчаад дүүжилж байгаа юм, хөхний товчоо чангалах нь одоо нэг л өдөр хэрэг болно л гэдэг л шүү. Мэдээж энэ болгоно нь их нэрт нь таалагдахгүй би чамд санаа зовоод байна. Энэ бэлтгэлүүд чинь чамд хэрэг болох юмнууд биш байна. Энэ мастер чинь зүгээр гаж үслээ чамаар хангаад байгаа юм биш үү өнтер гэхэд Стэн зөрүүлээд би шоронд ороод тэндээ баг биологи хичээл заалгуулад үхэх гээд байх чинь чи бити ингээ гоншгоноо дайлтаа гэж хэрэлдснээр Минди шууд за боли салъя гэд хамаг юм аваа яваад өгдөг. Эхнэр салаадглаа гэд мастер дараа нь хэлсэн чинь ашгүй одоо бэлтгэлээ жинхнээсээ эхлэе гэж ядг юм. Лани гэрэл Улаанбаатар цонхны цаа Анивчин ухаасана хааны өмнө Угэн би чин тогтоо томото манекен гэтэл одоо Нэг л ондоо Монгол тулхтны данц залуу нэвтрүүлэх Энэрл орлоо Ингэж маш удаан бэлтгэл хийсний дараа Стэн бол угаасаа амар нөхөрл болчихж байгаа юм л да. Мастераас шууд би таны бэлтгэсэн шавнараас чинь номер 1 шав чинь мөн бидтэй гэд асуухад үгүй гэж хэлснэ. Чи бол хоёр дахь нь. Миний бэлтгэсэн хамгийн хүчтэй шав бол миний амьдралын хамгийн том алдаануудын нэг. Тэр надаас сурсан чадваруудаа сайн сайхны төлөө биш буруу зүйлс зарцуулаад замаа алдаад алга болсон гэмт хэрэгтэн гэж яддаг. Тэгээ одоо шоронд очиж хүн зодох гэж байгаа Стэн бас хүчээ сайн сайхан зөв юмд л зарцуулах гэж байгаа юм л үү те. Тэр яхав тэгээ яг шоронд орох өдрийнхөө өмнөх өдөр нь эцсийн шалгалтаа мастерт өгдөг буюу Стэнийг өнөөх дугуулангаасаа өшөглөөд хөөсөн каратегийн баг шиг зодох гээд очиж байгаа юм байна лээ. Угаасаа Стэн ялга нүтх нь ойлгомжтой яалтчгүй бүр үнэхээр л бэлтгэл нь үр дүнгээ өгцөн болж таарж байгаа юм. За тэгээд одоо зодооноо дуусгачаад манай гурав хамтдаа Давай Дашагийн шоколад тоглолт руу явж байдаг. За юугүй Валентин болох гэж байна. Тэгээ та нар бас угаасаа мэдж байгаа байлгүй дээ. 2 сарын 14-нд UJ Arena-д манай Давай Дашагийн тоглолт болох гэж байгаа. Өөр тэгээ угаасаа одоо юу хэлэх вэ? Ойлгомжтой шүү дээ, тэ. Давай Даша Валентинд онцгойлон зориулсан шоколад нэртэй тоглолт. Ерөнхий хостоор нь манай Содо ах байгаагаас гадна зочин артистуудаар нь 290 болон дуучин оргил бас байгаа. Тэгэхээр манайхан сайхан тикетсэг юмнээс тоглолтынхоо тасалбарыг аваад Валентиныхаа өдрөөр шоколад тоглолттой хамтдаа байгаарэ. За тэгээд эцэст нэг юм ч юу байх вэ? Одоо Стэний шорондоо орох өдөр нэрж байгаа юм аа. Хөрх юм тэгээ нөгөө Минди бас саллаа. Би чам тайргүү гэд явсан ирнэ. Машинтаа ирээд холоос яг шорон руугаа орж байгааг нь хараад уйлцсан сууж байдیں۔ Сайртай ивэрэл юм шиг байгаа юм. Шоронгийн автобусанд явж байхад нь хажууд нь сууж байсан нэг том биетэй нөхөр манай үнийг дээрлэх гэж оролдсон ч гэсэн дээрлэх хүн нь Стэн өөрөө штэ тий. Тэгээд энэ хоригдлолт нь болохоор UFC-гийн жинхэнэ өвжи боевик гэрчүүдийн нэг болох домог толмогдлаанч Дон Фрай ах маань
явуулсан байлээ. Амьдрал дээрээ бол үнэхээр амар адгуус шиг домогт тулаанч. Гэхдээ яг хуу энэ дүр нь жоохон арчаагүй амтны дүр юм байлээ л дээ. Ямар ч л байсан Стэн шоронд ирсэн эхний өдрөө л шууд өрөөнийхөө лари гэж туршлагатай ах хүүгээр шоронгийнхныгоо танилцуулдаг. Мэдээж дотроо хуваагдсан бүлэглэлүүдтэй байх нь ойлгомжтой. Клеон гэж залуугаар ахлуулсан өнгөт арьстангуудын крүү болох Diamond Kings, Juanito-гоор ахлуулсан Мексикчүүдийн крүү, тэгээ заваас нэх сүртэй хүчтэй хүмүүс гүжгэлсэндээ олуула нийлэхээр худаг шөвгч гэдэг, нэг бол одоо пойлдож алчих гэдэг арьс өнгөөр ялгуурлагчд буюу наци бүлэглэлийнхэн. Гэтэ Стэний гол зорилго бол ерөөсөө бүлэглэл интригийг нь буулгаж авах биш, хамгийн том хүчтэй тэгээд гол нь хүчирхийлэл их үйлдэлгийг нь буулгаж авах гэдэг байгаа шүү дээ. Тэгээ шууд Лари ахын зааснаар Big Raymond гээд хүн амар том нөхрийг зодох гээд яваад очтгийн. Big Raymond-д тоглож байгаа хүн нь бас Bob Sapp гээд тухайн үе одоо холимогдлаанч байхгүй юу? Хамгийн гол нь 196 см өндөртэй, 159 кг жинтэй хүн байхгүй юу? Тэгсэн манай Стэн болохоор 161 см байхгүй юу? Гаал 100 гоё юм болох нь дээ. За тэгээд ийм юм болсноор яалтчгүй Стэн шууд шоронгийнхоо атман болчихж байгаа байхгүй юу? Нөгөөдөл нь бүр Raymond-ыг Big гэж дуудахаа болоод Stan-ыг Big Stan гэж дууддаг болцсон байдгийн. Бас нэг сони юм гэвэл манай үнд шоронгийн хоол нь бүр амар амттай санагдах нь тодорхой. Угаасаа сүүлийн хэдэн сар өнөөх мастрын бэлдэж өгч байсан сэжиг юмнуудыг эдсэн юм болохоор те. Удалгүй тэдний шоронгийн дарга буюу Gask гэж хүн ягаад ч юм Stan-ыг өөрийнхөө өрөөнд илгэмсгээр угтаж авч уулзангуудаа чамтай ажил ярих гэсэн юм аа гэж хэдэг. Юу ажил вэ гэсэн чинь Gask яг үнэндээ энэ шоронгийн байрлаж байгаа газрыг маш сайхан бүх юмдаа ойрхон, газрын тосондоо ч ойрхон маш сайхан газар гэдгийг ерөнхийдөө анзаарчхаад нилээ хэдэн айлын хаус барих гээд бүр хороолол босгох гээд төсөл зураг мурга мэрэгжлийн хүмүүсээр нь бэлдүүлсэн юм байна лээ. Тэгээд угаасаа үл хөдлөх хөрөнгөний бичиг цаасны ажил бол манай Stan-ий жинхэнэ мэрэгжлийн төвшөнд хийдэг ажил нь болохоор Gask бүр алга малга ашиглаж иж Stan-ийг өөр шорон руу явах гэж байхад нь албаар энэ өөрийнхөө шоронд авчирсан юм байлээ. Бичиг цаасыг янзалж өгснөхийн төлөө 3 жилийн ялын яаж иж байгаад ихтэй 1 жил за эсвэл бүр засарсан хоригдл гэж худлаа хуцж байгаад 3-аас 6 сарын дотор эндээс гаргаж чадах тухайга хэлснээр Stan юу гэж ийм гой боломжинд үгүй гэж хэлэх үү? Уухаантаас зөвшөөрж байгаамаа. За тэр яг уу маргааш нь Stan-ийг усанд орцсон байжсэн чинь наци бүлэглэлийн нэг нөхөр хутга барьж араас нь дайраад гэтээ угаасаа Stan бэлтгэлтэй байх нь ойлгомжтой. Савн болон гутлын үдээс ирхийсэн Мончокныхоо тусламжтайгаар юу ч хүн үдээтгэлгүй яах вэ? Яалчгүй тэгээ одоо бэлтгэгдсэн хүн штэ тий. Маргааш нь бичиг цаасныхаа ажилдаа орцсон сууж байхдаа нэг хүнтэй танилцдаг нь Dang гээд одоо өмнө нь Вьетнамын мафт байжгаад одоо гэр бүлийнхээ бизнесийн дагуу энэ газар дээр нь тэр хорооллыг барихад хөрөнгө оруулах гэж байгаа буруу гарын гэр бүлийн хүн юм байлээ. Тэгээ нэг юм би зүгээр өөрчлөө хэлчихэ. Нөгөө нэг мастрын номер 1 шав гэдээсэн штэ тий. Тэр нь энэ Dang байхгүй юу? Гэтэ яг хуу Stan одоохондоо Dang-ыг мастрын номер 1 шав гэдгийг мэдэхгүй л дээ, дараа нь олж мэднэ. Оройн Stan бас хөөх юм эхнэртэйгээ эвлэрэх гээ захиа бичих гэж оролдоод бүр бүдэлдсэн сууж ахт нь Лари өвөө юунд нь оддөг юм бэ? Танаа үеийнхэн ингээ мэдрэмжгүй байхгүй юу? Хажуудаа байхад нь л эхнэрээ хайрлаж явах хэрэгтэй. Тэнийг юм шиг алдаж явуулчихад одоо юу хэлэхээ мэдэхгүй байгаа юм уу? Чин сэтгэлээсээ л бодож байгаа захиагаа бич заа юу. Та юу н эхнэртэй юм уу? Ах нь эхнэртэй байсаа. Тэр маань амьдралын минь бүхэл зүйл байлаа. Даанч хажууд минь байхад нь хайрлж чадаагүй юм. Эхнэр чи юу тохиолдсон? Би толгойг нь таслаад алдсан юм өө. Тэгэл энэ шоронд насаараа сууж байгаа байхгүй.
Ядагч л байсан захиагаа бичээд явууллаа. Тэгсэн чинь заяа Минди гэртээ буцаад ирцэн нөгөө мастертай чинь хамт унтлагын халааттай байж ивэл яах вэ? Харин тий араар нь яваад байгаа юм шиг үлээ усраа тэгэл. За тэр яах вэ? Стэн маргааш нь шоронгийнхныгоо бүгдийг нь игнүүл цуулгаж агаад шоронгийнхоо шинэхэн дөрмүүдийг танилцуулж идэг. Мэдээж ойлгомжтой. Та нар бүгдээрээ л адилхан хүмүүс юм байж яагаад талцаад байдгийг сайхан найзалцгаа арсны мөнгө хэнд ч хамаагүй штэ гэж хэлж яхаас гадна өнөөдрөөс эхлээд энэ шоронд ганц ширхэгч хүчин байх ёсгүй шүү гэж идэг. Нөгөөдөл нь шууд чи угаасаа атмаа штэ. Чамайг хинч оролдохгүй. Яагаад өөртөө хамаагүй юмд оролцоод байгаа ингээд асуухт нь би насан туршдаа амин хуваа хичээсээр ирсэн. Тэр зам маань намайг хаана авчирсныг хар. Хүчрхийлүүлэхээс айх айдсыг би мэддэг болохоор тэр мэдрэмжийг өөр хэн ч эндээс битгий мэдрээсэй л гэж бодсон. Гэхдээ нөгөөдөл нь бас эсэргүүцэх гэж үдсэн ч гэсэн энэ дүрмийг дагаж чадахгүй гэсэн хүмүүс шууд надтай ирээд нэглээрээ гэснээр бүгдээрээ айгаа дүрмийн зөвшөөрж л байгаа юм л да. Улмаар цаг хугацаа өнгөрөх тусам нэрнгээсээ л хоригдлууд нэгэнтэйгээ арсалтгаа болоод хоорондоо сайхан найзлаад гэх юм уу айгүй хөөрхөн юм ив найртай байгаа зогсохгүй бүр нэгнийхээ төрсөн өдрөөр хамтдаа тэмдэглэдэг боллоо. Хамтдаа сакс тоглодог боллоо, шатар тоглодог боллоо. Нацистуудын нэгэн заяа бүр ингээ нөгөө харуудыг аал гэдэг шивээсээ харуудыг үнс болгож өөрчилж мөөрчлөөд хөөргөөгөр. За бас Минди Стэн хоёр овоо хөрхөн эвлэрж мэвлрээд бүх хил зүй саятайхан байсан ч гэсэн нэг ирж уулзахдаа Минди мастер надад Кама Сутрагийн бүх хил байрлалыг зааж өгж байгаа гэж хуцаад Стэн шууд л араар нь тавиад байгааг нь ойлгочихж байгаа байхгүй. Тэрнээс гадна Гаск дарга тэрээр өн Стэнийг өрөөндөө дуудаж уулзахдаа за мэдээж энэ нөгөө нэг газраа хороол барих гэж байгаа болохоор яаж иж агаад шоронг нь устгалд оруулах ёстой гэсэн үг штэ тий. Тэгээд хууль ёсныхын дагуу шоронгоо устгаж чадахгүй болохоор албаар нэг өдөр бүх хоригдлуудад зэвсэг тараагаад үүмээ самун үүсгэх замаар аргагүй хамгаалт гэж шалтгаан гаргаж бүх хоригдлуудыг буудаж алаад шоронгийн үйл ажиллагааг нэг мөсөн хаах гэж байгаа. Одоо тийм төлөвлөгөөнийхөө тухай Стэн хэлж байгаа байхгүй юу Гаск. Тэгээд одоо яг ийм төлөвлөгөө сэжчээд байхад нь Стэн төлөвлөгөөнийх нь эсрэг ажиллаад хамаг хоригдлуудыг журамд нь оруулаад найзлуулаад байсан болохоор Гаск нэлээд ууртай л байгаа юм л та. Тэгэнгүүтээ чи яг өнөөдрөөс эхлээд наад нэг тэнэг сайн үеийн ажлаа болоодох. Төлөвлөгөө амжилттай болоод бүх хоригдлууд алуулсны дараа чамайг энэ сарда багтаагаад би сулжчаж чадна гэж яадаг. Товчхондоо бол юу ч хийхгүй гүлийж байжгаад шоронгийн хоригдлуудыг алуулаад өөрөө ганцаараа энэ сардаа суллагдаа. За эсвэл энэ хиддээ ингэж хүн чанартай байж найзалж агаад өөрөө эндээ яг бүтэн 3 жилээ дүүргээ. Эсвэл одоо хамтаа алуулаач юм нэг тиймэрхүү санал тавьж байгаа байхгүй. Стэний хүн чанар нь зулгайсан ч гэсэндээ яалтчгүй их нэргээ мастертай араар нь тавиад байгааг мэдсэн болохоор бушуухан шиг л гарахын түүс байгаа штэ тий. Огцом шийдэнгүүтээ маргаашаас нь эхлээд нэгт сул дорой хүнийг хамгаалтандаа авахгүй гэж бүр хоригдлуудын дунд зарлаатахаас гадна одооноос эхлээд миний дүрмүүдийг март алалцуул алалц гэж хэлчихэж байгаа юм. Шоронгийнх нь тэр дорхноо буцаал өнөөх анх ямар байсан шигээ зэрлэг газар болж хувирах нь угаасаа ойлгомжтой. Лари өвөө те чамайг ийм хүн гэж бодсонгүй хүмүн гэж ширээнээс нь босох үедтэй та маргааш 12 цаг 30 минутын үед гадагшаа гарч болохгүй шүү. За юу гэд хэлцдэг. Тийм. Одоо маргааш 12:30-аас гадны зочид ирдсэн байх үеэр Гаск өнөөх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэж байгаа юм байлээ. Маргааш нь ч боллоо шууд бас айгүй шуурхаа заяа. Стэнийг цагаатгах жижиг хурал нь бас өнөөдөр болох юм байлээ. Замаараа Минди мастер хоёртой уулзчаад хурал руугаа орж явах үеэр нь шоронгийн хуйгууд хоригдлуудад янз бүрийн зэвсэг тараацсан байж байгаа нь ойлгомжтой. Хурал нь айгүй аятайхан үргэлжлээд Стэн цагаатгахад маш ойрхон байсан ч гэсэн цаг руугаа харсан чинь 12 цаг 30 минут нь айгүй ойртсон байж таарад за бас Стэний нүдэнд нь шоронгийн бүх ил найзууд нь болон найзуудтайгаа хамт бүтээсэн дурсамжууд нь нэг нэгээрээ маш тод харагдсанаар би ийм хогийн юм хийж болохгүй гэж шийдэнгүүтээ хурал дээр нь байсан шүүгч нарт баахан болж бүтэхгүй солиотой юм хэлж цагаатглаа цуцлуулад найзуудаа аврахаар шийдчихэд. Уг нь тэгээ өөрийн хариуцж исэн хуйгийг зөхөж унгаачаад айгүй амжилттай явж исэн ч гэсэндээ захирлын өрөөнд орохдоо лай болж нөгөө нэг дангтай таарчт юм аа. Тэгээ одоо мастрын 1-р шавь эсрэг мастрын 2-р шавь let's go.
Зядгийн ингэж зодоондоо ялчхаад Гаскийн байрлаж байгаа хэсэг рүү очиод битгий зодолтоорой гэж хоригдлууд руу орилсон ч нөгөөдүүл нь угаасаа юун зодоон заяа юм. Яг зодлох байгаа юм шиг болж ирсэн нөө Гаск руу мангар том дунд туруу гаргадаг буюу зүгээр нийлээд хөгжим давчаад бүжиглээд эхлүүл яах вэ? Лари ах маань тэр одоо маргааш гадагшаа битгий гараарай гэдэг Стэний үгийг сонсчоод юу болоод байгааг бүгдийг нь ойлгоцсон, гадралцсан, нөгөө хэдтэй бас дамжуулаад хэлцсэн болж таарж байгаа байхгүй юу? Гаск ууг нь төлөлгөөгөө дуусгах гээд хуйгууд руугаа буудаач наадуулаа гэд орилоод байгаа ч гэсэндээ одоо угаасаа тэгээ одоо зүгээр сайхан бүжгэлж байгаа хүмүүсийг буудаад эхлүүл өөрсдөө гэмт хэрэгтэн болж штэ тэ. Шатрын тоглолтын дээр даамны мод бариад ирсэн яалчгүй шаг мадлуулчихжээ байгаа юм л да Гаск тэ. Тэгээ бандсандаа хуйгийнхаа буг авч хоригдлууд руу буудаж байгаа дараа нь Стэн рүү буудах гээд бүр яг буудах гээд байж исэн чинь ханаас ч Минди гарч ирж Гаскийг өшөглөөд заваас тэгээд Мастермен бусад зэргүүдийн аргалчиж байгаа. Бусад туйгуудыг аргалчиж байгаа. Минди харин бүр амар зодолдог болсон байлээ. Сүүлийн хэдэн сард араар нь тавиад байна гэд ойлгоод байсан чинь Минди яг үнэндээ Мастерын заавар доор хүн амар бэлтгэл хийгээд бүр Стэниг ч зодохоор хэмжээний тулаанч болсон байвал яах вэ? Мастер надад Кама Сутра зааж өгж байгаа гэдээсэн нь тулааны Кама Сутра буюу төрөл бүрийн тулааны урлагийн гарын авалгал байсан юм байлээ л дээ тусаараа тэгэл. Тэгээ шууд Стэн Мастерт ингээд би танаа нөгөө нэгдүгээр шавийг чинь түрүүн зодсон штэ. Одоо би нэгдүгээр шав чинь үздээ гэсэн чинь чи хоёр дахь нь хിവэрээ. Эхнэр чинь чамайг ядах юмгүй зодохоор хэмжээнд очсон байгаа гэж хэлж яадаг гаалзуу. За тэгээд 3 жил өнгөрсний дараа эцэст нэг юм Стэн шоронгоосоо гарах цаг ирж байгаа. Хоригдлууд нь бүгдээрээ л чамайг санандаа атмаана гэд гунгэлж мэнгэлцэн нэг нь бүр гидсэн дээрээ Стэний нүрийг шивүүлсэн байдгийг. Тэрнээс гадна Гаскийн буруу гарын бүх хэл юм нийл болонгуудаа яг тэр шорондоо өөрөө ороод ирсэн Реймондийн найз охин болсон байлээ. Болж муудаа тий. Тэгээ хоригдлууд маань бөөндөө сайхан тойрж Стэнийг тэрж баяртай гэж хэлснээр Стэн шоронгоосоо гарч Миндитэй уулзсан гэрийн зүг жолоо мушигснаар кино маань аз жаргалтай төгсгөлөөр дуусж байгаа маа. За тэгээ кино маань энэ дүрээд өндөрлж байна. Тэгээ би та нарт нэг юм харуулад байж. Ийм шинэ гишүүнтэй болсон. Гэртээ хөөрхөн байгаастай. Юм мангар том биетэй. Сайн уу гэд хэлээрэй. Сайн уу. Хилээчтэй. За зүгээр жоох хичээд байгаа. Тийм л байна да. Тэгээ өөр сонир сайхан ч байхгүй дээ. Тэгээ хэдүүлээ угаасаа дараачихаа бичлэгээр тун удахгүй уулз болохоор төвчээртэй сайхан хүлээж агаарэ. Хайртай шүү. За сайхан нэрэ. Гой зүүзүүлээрэй. Бай бай. Болон сарна лааны гэрэл Улаанбаатар цонх цаа. Энэвчин ухаан санаа хааны өмнө